хэлсэн байгаа үг нь тэр бүлэг дээр ч ярьсан нэг жижиг дунд үйлдвэрийн агентлагийн асуудлыг жижиг дунд үйлдвэрийн агентлаг гэдэг нь одоо тэгвэл одоо надад нэг ерөнхий сайд нэг тайлбарлаад өгөөч яг хаана орчоод тэгээд хаана энэ цогцоороо шийдэгдэх гээд байгаа юм бэ аль газар дээрээс нь ягаад өгөхөр 2008-аас 12 он жижиг дунд үйлдвэр чинь агентлаг гэж байсан шүү дээ байгаагүй ш байсан юм аа миний үед л байсан. Тэгэхээр энэ бид нар сая бол сонгуулийн үеэр ярьж яваад гарч ирсэн нэг юм нөхөр л ажлын байрны асуудал байгаа шүү дээ. Ердөөсөө л ажлын байрны асуудал. Энийг яаж шийдэх гэж байгаа юм бэ? Жижиг дунд үйлдвэрийн агентлаг гэдгээр намжууд шийдэх гэж байгаа юм уу эсвэл өөр хэлбэрээр шийдэх гэж байгаа юм уу? Энийг надад нэг тайлбарлаж өгөөч гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр энэ дээр одоо жижиг дунд үйлдвэрийн агентлаг гэдгийг оруулаад хаач гэдэг хөдөө аж ахуйн яамныхын тэр энэ дээр нь оруулаад хаач гэсэн чинь бас л оруулаагүй юм лээ. Ер нь ерөнхий сайд нь хүлээж авах шинжгүй байгаа юм аа. Энийг нэг сайн тайлбарлаж өгөөч. Дахиад би хэлье. Ажлын байрны асуудлыг яригдж байгаа шүү гэдгийг. Одоо тэгээр бол байнгын орооноос асуух ёстой. Асуудал оруулсан хүнээс бол асуух дэг байхгүй. Тийм учраас байнгын орон дээр энэ талаар яасан Нямагийн код гишүүн хариулъя. Байнгын хорон дээр ийм санал гараагүй, зарчмын зөрүүтэй саналын томьёол ирээгүй. За өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд манай төрийн байгуулалтын байнгын ороноос гадна бас бусад байнгын орооноос гишүүлж зарчмын зөрүүтэй саналуудаа томьёолж хураалгасаа. Яг энэ асуудлаар бол байнгын орон дээр тийм санал гараагүй гэж байна. Болорчулан гишүүн асуултаа асууя.